мянган хүүхэд байдаг. Үүнээс 8800 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тэгвэл тус дүүргийн 7 дугаар хороонд шин цэцэрлэг нээгдэж энэ тоо 150-аар багаслаа. Баянзүрх дүүрэг байгуулагдаад 50 жил болж байхад хотын төв гэж нэрлэгдэж болох 7 дугаар хороо өнөөдөр хүртэл нэг ч цэцэрлэггүй байжээ. Тиймээс цэцэрлэгт орох насны 600-аад хүүхэд гадаа гудамжинд тоглож, аль эсвэл аав ээжийнх нь аль нэг нь гэртээ хүүхдээ харахаас өөр аргагүй байдаг байсан. Амьдралаа дөнгөж босох гэж яваа залуу гэрүүлүүд өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх боломжгүй. Тиймээс 7 дугаар хороо хизээ цэцэрлэгтэй болохыг битүүхэн хүлээж байсан өнөөдөр биелэлээ олжээ. Одоо тэд хүүхдээ цэцэрлэгт өгөөд санаа амар ажиллаа их боломж хүртлэх гэтгэж байна. Түнэлийн тийшээ 50 дугаар цэцэрлэг рүү хүүхдүүдээ хүмүүс явуулдаг гэсэн маш хүндрэлтэй залуухан ээж нар бол ерөөсөө ажиллаа хийж чадахгүй тэгэл хүүхдээ хараад ер нь гэр бүлийн орлого ч гэсэн тий ер нь буурдаг тийм талууд байсан. Одоо бол цэцэрлэгтэй болсноор залуухан ээж нар ажил төрлөө хийгээд нийгэмдээ идэвхтэй ажиллах тийм боломж бүрдэж байгаа. Том хүүхд чинь аль цэцэрлэгт явдаг? Цэцэрлэгт явдаг гэртээ байдаг ус 2 хүүхэдтэйгээ гэртээ. Цэцэрлэг байхгүй гэртээ байдаг баснаас ямар хүндрэл үүсэж байна? Тэгэл ажил хийхгүй, тэгэл 2 хүүхэдтэй болохоор бас эмэгтэй хүнд ч гэсэн бас хэцүү шүү дээ. Гэрээ зэгтээд нэг хүүхдээ өгсөн болохоор арай хүүхдээс бие дагаад арай өрүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Гэтэл тэдний сурч боловсрох эрхээс нь хулгай хийж сул байгаа газар дээр нь барилга барьж машины зогсоол хийх байдал элбэг гардаг. 204 дугаар цэцэрлэг бий болсон хэсэг дээр л ихэд мөн л машины зогсоол байжээ. Харин шийдвэр гарч зогсоол цэцэрлэг болоод байгаа нь юм а. Сургуулийн өмнөх боловсролтын хамрагдалтын хувийг бол одоо нэмэгдүүлж байгаа. Тэгэл одоо мэдээж гэрт байсан хүүхдүүд юм уу одоо зарим нэг нь магадгүй хувийн цэцэрлэгт байсан те хүмүүс ингээл хүүхдээ хамруулж байгаа. 7 дугаар хороод одоо цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 450 орчим хүүхэд үлджээ. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг шиг 150 хүүхдийн цэцэрлэгтэй болсон ахлах ангийнх нь гарахад араас нь багваагаар хүүхдээ нөхөж оруулах боломжийг бүрдүүлж өгч байна. Иргэдийн хүсэл дүүргийнхний шийдвэр өнөөдөр цэцэрлэг барих газаргүй биш газар байгааг харуулсан болохоор цаашид дахин заавал шаардлагагүй зогсоолыг зайлшгүй эрэхтэй цэцэрлэг болох тал дээр ажиллана гэдгээ хэлж байлаа. 150 хүүхдийн бүх стандарт шаардлага хангасан ийм цэцэрлэг барихад 700 орчим сая төгрөг зарцуулсан нь харьцангуй бага зардлаар үр дүнтэй ажил хийж болохыг харуулсан жишээ болсон байна.